Умайрайд бол Синглийн топ нэг чигсдэг үнэлэхгүй дуучин бөгөөд өөрөөр хатуу залуу гэж нэрлэгддэг. Умайрайд бол Камарайдраас санаа авч бүтээгдсэн пароди дүр бөгөөд Камарайд нь монголоор масктай унаачин гэж орчуулагдана. Орчин үеийн хүчрхэг рейнжрүүдтэй тунч төстэй бөгөөд гэтээ түүний хүчрхэг рейнжрүүдээс ялгарх гол онцлог нь түүний дур булаан мотоцикл бол. Тэгэд чинийг үннийг хэлэх юм бол Камарайд нь хүчрхэг рейнжрүүдээс ч илүү удаан оршин тогтнож байгаа цуврал бол. Тэгэхээр Мумайрайдер болон Камарайдер хоорондох харьцуулалтаас үзэх. Тэд хоёулаа төстэй, хоёулаа ижлэгэн зан чанартай. Цорын ганц ялгааг үл тэдний унаа. Камарайдер шиг дагуу нав хөлөвлж ирэхийн оронд Мумайрайдер онд нь бидэн дээр урдаас агс залгасан жирийн нэг ундаг дуу хөлөвлөд ирж байгааг та харж байна. Би түүний энэ унааг хараад шууд л таньсан. Хвчлэн эжнэр унаа буюу Мамачари гэж нэрлэдэг энэ хүн унаа. Хагас 100 жилийн турш Япон хүмүүсийн өдөр тутмын салшгүй хэрэгцээний нэгэн хэсэг нь болжээ. Тэрээр энэ дуугаа чин сэтгэлээсээ хаанч яасан унж явдаг бөгөөд учир нь түүнд ямар тээврийн хэрэгсэл ашиглах нь түүнд огтхон ч хамаагүй. Тэр нь зүгээр л А цэгээс Б цэг рүү түргэн очих унаал хэрэгтэй. Тэгснээр тэр өөрийнхөө нэрлдэг шудрагсны үйл хэргээ тэндээ хийж чадна. Яагад гэвэл бид түүнийг анхнаасаа мотоциклтай байсныг мэднэ. Энэ нь түүний нэрний гарал үүсэл утга шалтгааныг бидэнд тайлбарлаж өгч байна. Умайрайдер буюу үнэмлэхгүй дуучин. Тэгэхээр тэр үнэлэх болон мотоцикл унах даваа өрхөө алдсан байх нь. Учир нь тэрээр гэмт хэргийн газар руу яаралтай очих гэж ухаан жолоогүй хурд хэтрүүлсний улмаас маш олон тооны хурдны тийц цуглуулж дүрм зөрчин эрхээ алджээ. Түүний ундаг дуу нэрийг түүний нэрлэдгээр шудрагсны дуу. Эсвэл бүр товчлоод шудрагс нь зүгээр ч нэг түүнээс амин салшгүй албатай тээврийн хэрэгсэл нь биш бололтой. Бас тулааны хэрэгсэлч болдог байна. Учир нь энэ түүний эцсийн хөдөлгөөний ихэд оролцдог гол бүрэлдэхүүн хэсэг бөгөөд жишээ нь шудрагсны сүрэл гэх мэт. Умайрайдер энэхүү дуугаа тодорхой хэмжээний хурдыг авч аваад өрсөлдөгч рүүгээ яг л харж байгаа сум айттай газараас урагд. Би юу гэж хэлэх гэсэн бэ гэвэл энэ зүйлийг бас тэр зүгээр л их шулуунаар ясн руу ажиглаад мөрөхөд ашигладаг. Энэ зүйл хүчрэг мангасуудын хажууд тэмч үр дүнтэй биш ч гэсэн миний тамгалж байгаагаар чон мэтийн амьтдад хүчтэй нөлөөлнө. Хэрв миний тамгацв бол тэдний ясыг яг л хүн шиг будалж хайна. Тэгэхээр осолд оролдог техникээс гадна Умайрайдерт бас бус өөр онцгой техникүүд бий. Жишээлбэл шудрагсны барилт гэх мэт. Бид үүнийг танк топ барилттай төстэй гэж үзэж болно. Тэрээр бас шудрагсны хоёр цохилттой. Шудрагсны өшгөлөлт бас түүний онцгой хөдөлгөөн болох шудрагсны галзуу өшгөл гэх мэт. Энэ бүх хөдөлгөөнүүд нь Sonic Saitama болж байна гэх 3 дахь аудиононд нь гардаг бөгөөд үнэлэхгүй дууч ууртаа гэх мангастай тулж хоёр энэ бүх хөдөлгөөнийг харуулдаг байна. Энэ нь магадгүй түүний мангасуудын эсрэгээс хамгийн сайн тоглолт нь байж болох юм. Гэхдээ бид үүнийг дараа нь ярилцгаална. Тэрээр бас дуугаар явж байхдаа хэд онцгой хөдөлгөөнтэй. Эсвэл түүний нэрлэлтээр суудлаасаа гарчиж болоод хөдлөв. Энэ зүгээр л түүний дөрөн дөрөв зогсож байгаа модног. Миний тамгалж байгаагаар энэ түүнийг илүү хурцтай болгодог биз. Би үг хэлэх гэсэн бэ гэхээр тэрээр энэ горимд байхдаа 2.5 дахин хурдан болдог. Гэтэ энэ онцгой техник нэг сул талыг дурдв. Тэрээр энэ арга ашиглах болгонд маш их хэмжээгээр ядардаг. Тэгэхээр одоо Мумайрайдерын тухай зарим зүйлийн талаар ярилцгаая. Тэгэхээр манай залууд Зи хотод амьдардаг бөгөөд энэ Сайтамагийн амьдарч байгаа хот гэсэн. Түүний өнгөрсний тухай ярих юм бол Мумайрайдер нь самсруу байдлаар Сайтамагийн сурч исэн сургуульд бас хамт сурч байсан бөгөөд архивт мэдээлснээр Мумайрайдерыг анги 2-т сурч исэн бол тэндээс Сайтамаг анги 1-т сурч байсан гэж үзэж болно. Гэхдээ тэд бие биентэйгээ анх уулзахдаа энэ тухайгаа яриагд бол хамт нэг сургуульд явж байснаа мэддэг юм шиг санагдаж байна. Нэг нууц хэлэхэд Зи хотод дор хаяж 4 баатар амьдардаг. Сайтамагийн амьдарч байгаа хотын хүнд мангасуудын холбооны тупер байдаг бөгөөд дор хаяж 500 мангасаас бүрдсэн байдаг. Гэхдээ энэ бол зүгээр л хөвгчлөлтөй бяцхан баримтал. Буцаад сэвтрүүгөө орцгоно. Умайрайдер бидэнд хүнд туслах боломжтой бол баг бүх зүйлийг хийх болно гэдгийг удаа дараалан үзэгч бидэнд харуулсаар ирсэн. Тэр зүгээр л нэг мангасуудтай тулддаг төрлийн баатар биш. Харин ч эсрэгээр тусламж хэрэгтэй хүмүүст нэмжин сэтгэлээ гаргаж гараа сунгдаг төрлийн баатар. Жишээлбэл нэг удаа тэрээр түүнд ямар ч хамааралгүй танихгүй хүүхдүүд модон дээр авирч наалцсан шарыг нь модноос суглан авч өгдөг. Өөр бас нэг жишээ гэвэл түүнийг шинэ жилийн баярын өдрөөр ч гэсэн гарцаар гарах хүүхдүүдийг аюулгүй айлах хүднээс харуул мананд гарч байсан тохиолдол бий. Тэрээр дууны тухай сэтгүүл унших дуртай бөгөөд
ундаг дуун хулгайчдад дургу болно. Тиймээс одоо бүгдээрээ Мумай Райдерын дулааны дэд амжилтын талаар ярилццгаая. Түүнийг болон түүний өрсөлдөгчийн хоорондох хүчний зөрүүг харгалзан үзэхэд нэлээд хол давуу зөрүүтэй байдаг. Тэгэхээр бид Мумай Райдерыг хамгийн анх алхан толгойтуудтай их тулаанаас харж болно. Нэг юм сануулж хэлэхэд алхан толгойтууд яг нэг барилга устсны дараа Мумай Райдер тэдний эсрэг зогсож явахыг та эндээс харж болно. Би нэг эр зөрөг гэж үнэлж байна. Бид хизээч тулаа яаж урсныг мэдэхгүй. Гэхдээ та энэ зурган дээр Мумай Райдерыг төгсөлт нь яаж цус олон хөвцсөн байхыг харж болно. Миний бодлоор тэд түүнийг дуусгахын тулд нэгээс илүү хэд удаа цохиж нүдсэн гэдэгт би итгэлтэй байна. Учир нь чи мэдэндээ эдгээр залуус барилга байгууламж унгаж машиныг юу ч болоогүй юм шиг эргүүлж хайдаг. Энэ шиг амьсгалтай зүйлээс түүнийг амьд үлдэж чадсан гэхээр. Гэхдээ энэ бүхэн түүний амьд үлдэж чадсан хэцүү зүйлсийн дөнгөж эхлэн байх болно. Түүний хамгийн алдартай тулаан бол Далангуйны хааны эсрэг хийсэн тулаан. Мэдээж хэрэг нэг хохирол болж чадаагүй ч гэсэн. Мумай Райдер Далангуйны хааныг бүх ингийн ирээдэг алхаас сэргийлж чадсан. Учир нь түүн дээр очсон бусад бүх бааtruуд энэ үедэр аль хэдийн ялагдсан. Жиносыг оролцуулаад. Тиймээс түүхийн энэ үед бидний мэдэх Мумай Райдер бол хамгийн сүүлчийн хамгаалтын шүү. Тэр үүнийг хинээс ч илүү сайн мэдж байсан. Тэр өөрийгөө ялахгүй гэдгээ ч сайн мэдж байсан. Ялангуяа Далангуйны хаантай хүчний цар өргөөр харьцуулах юм бол тэр зүгээр л тэнд очиж ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй гэдгийг мэдж байсан. Юу ч байсан хамаагүй. Далангуйны хааны анхаарлыг ингэрэгдээс хол байлгаж өөр нэг бааtruг гарч ирэх хүртэл түүнийг тогтоож баг зэрэг хугацаа хожиж өгөх хэрэгтэй. Секундээс нь ч хамаагүй. Мумай Райдер энэ залуугийн эсрэг ямар нэгэн зүйл хийхин тулд амьдралаа дуртаяа бусдын төлөө дээсэн дөрөөн дээр дэнчин тавьж өгөх болно. Энэ нь бидэнд Мумай Райдер түүнийг бусдыг гих сэтгэл, харамгүй байдал, гайхмаар хэмжээний өөрийгөө золиослох аминч бус байдлыг харуулж байна. Мумай Райдер мөн Гарог авдаг бөгөөд энэ тулаанд бид түүнийг хамгийн солиотой зүйл хийхийг харж болно. Учир нь Гарог танк топ мастерт цохиулан унсан байх тэр үед Мумай Райдер гарч ирэн Гарог дахин нэг цохилтоос хамгаалахын тулд урд нь өсөрж орж танк топ мастероос цохилт нүрэндээ хүлээн авдаг бөгөөд дараа нь юу ч болоогүй юм шиг босч ирдэг. Бодоод үз. С английн баатар С английн баатараас цохилт хүртэж байна. Тэгэж энэ бол Гарог дуусгах эцсийн цохилт байсан. Мэдээж тэр Гарог Батран чин гэдгийг мэднэ. Тэр түүнийг үлдсэн бүх навшин зүйлийг ч мэднэ. Гэтэ Мумай Райдер түүнийг уучлсан. Тэр Гарог байтгал нэг жирийн нэгэн хулгайн мэт харсан. Мумай Райдер хэлэхдээ танк топ мастерыг Гарогоос хамаагүй илүү хүчтэй тул түүнийг дээрлэхж байна гэж бодсон. Мумай Райдер Гарог хэрхэн газараас үргэлж явуулахад бэлэн байсан. Зүгээр л дахиж битгий муу залуу байхаа болоорой гэд. Яг л Гарог за дараа уулзъя баяртай гэд явуулчих гээд байгаа юм шиг. Мумай Райдер бас вакцин залуутай тулаан хийсэн. Тиймээ чи зөв сонссон. Энэ бүхэн Сайтама гарч ирээд бүгдийг зохицуулахаас өмнө бааtruудын холбоос хамдарч вакцин залууг болгож авахын тулд хэд хэдэн ЭС зэрэглэлийн бааtruудыг бүрдүүлэн цуглуулсны нэг нь Мумай Райдер байсан. Тэр өөрийгөө юу ч хийж чадахгүй гэдэг мэдсээр байж тулааны талбарлаа болсон. Мэдээж хэрэг вакцин залуу энэ жижиг цохилтын багийн байсан өгч өөрөө мэдээгүй юм шиг байсан. Гэхдээ энэ танд харуулсаар л байна. Мумай Райдер шууд утгаараа хинтэй ч байсан толдох болно. Бид аль хэдийн түүнийг Далангуйны хаантай толдно гэдгийг харсан. Тэр бүх тамх үзрүүд, тэр бүх ачаа түүний мөрөн дээр ирэх үед тэр шууд л Далангуйны хаантай барилдах гэж оролцсон. Мэдээж юу ч болохгүй гэдгийг мэдсээр ээж тэр Далангуйны хаантай толдох гэж оролцсон. Тэгэхээр та харж байгаа бах. Манзлуу вакцин залуутай ч толдно, Далангуйны хаантай ч толдно. Мумай Райдерийн хийсэн хамгийн сайн тоглолт бол уртаа өвөө мангасан эсрэг хийсэн тулаан байж магадгүй. Энэ бидний өмнө яриадсан Sonic Saitama болсон аудио номдэр гарч ирсэн зүйл. Харин энэхүү тулаанд бид Мумай Райдерыг бусад тусгай хөдөлгөөнө ашиглаж бууг мэдж болно. Жишээ нь шудрагсны дуудлага, цохилт, өшөглөлт. Тэр ч байтугай бид Мумай Райдерыг ууртай өвөө мангасыг шудрагсны тоорооны өндөр цохилтоор ямар нэгэн хэмжээгээр гэмтэж байгааг мэдж болно. Ууртай өвөө бол тэмч супер гар биш. Гэхдээ энд мэдээснээр бол өвөө газарт нүх гаргаж чаддаг. Мөн тодорхой хэмжээнд бууны сум нөлөөлдөг өгөөд тэр энэ залуу багасах хэмжээгээр аюул заналт хэлж байгаа нь мэдэгдэж байна. Мумай Райдер энэ залуугийн эсрэг амжилттай тулддаг өгөөд тэрээр хүмүүсийг энэ мангасаас аварч чаддаг. Төгсгөлт нь ажиллаа дуусгаж чадлагүй. Шудрагсны мөргөлтэй байсны дараа Sonic хөндлөнгөөс орж ирээд тесэрдэг шүрхгэнэ шитэн уртаа ууг алдаг байна. Стэхэд тэрээр бидэнд салхийг авчирч чадаагүй. Энэ бас заавал алдагдал гэсэн үг биш юм. Тэгээд энэ бидний Мумай Райдерийн хамгийн саяхан Жопри мангастай байсан тулаан дээр авчирд. Энэхүү тулаан бааtruудын холбооны эмнэлэгт Жопригийнх мангас дээрч орж ирснээр эхэлдэг. Гэхдээ энэ бидэнд түүнийг улмал харуулсаар л байна.
Мумай райдер хүмүүсийг аварч бас хамгаалах замд нь юу ч зогсоож чадахгүй гэдэг. Учир нь мэдээж хэрэг тэр анханасаа эмнэлэгт гараад дуусныхаа улмаас л энэ эмнэлэгт твтэж байгаа болгоод л энд байгаа. Тэсээдэж тэрээр тодорхой хугацаанд нүүлгэн шийдвэрлэх боломжгүй зүрх судасны тасах өвчтнүүдийг хамгаалахыг хичээж байгаа нь түүнийг одоо ч юу ч хийхээс буцахгүй хэвэр гэдгийг харуулсаар л. Энэхүү тулаан танк топ мастер гарч ирэн түүнийг болон бусдтай хамт аварснаар дуустав. Тэж танк топ мастер ч гэсэн гараад дуусны улмаас энд байгаа. Энэ сүлтийсэн тулаан Мумай райдер үзүүлж бүх хүчин чармаалт энэ зөрөгтэй ерөнхий эдл түүнийг жинхэнэ баатар гэдгийг баталж байна. Тэгэхээр энэ бол бараг л Мумай райдерын тухай бүх мэдээлэл бөгөөд тэгээд тэр бол үнэхээр сонирхолтой дүр. Учир нь тэр тийм ч хүчтэй биш. Бидний харсан бус дэс зэрэглэлийн магсуудын хүчний хажууд хит тоол зөрүүтэй. Тэгэж тэр энэ түүхийн нэг хэсэг биш. Тэр зүгээр л тэнд байж идэв. Гэхдээ энэ түүнийг энэ түүхийн уудсан ач холбогдол түүний төлөөж буй шудрагс нүгэл хэрэг нь манай энэ Сайтамагийн ертөнцид огт хамааралгүй гэсэн үг биш. Би юу гэсэн бэхээр тэрээр бараг л жинхэнэ утгаараа баатарлаг шин чанарыг харуулсан. Түүний тодорхойлт нь маш том зориг. One Punch Man-ы цувралд Мумай райдераас илүү үнийг үлгэр жишээ олгож үзсэн нэгч байхгүй. Тэр яг л төрхтөл өгөхөд хизээд бэлэн байсан юм шиг. Түүнчлэн шууд утгаараа ямар ч далд санаа хорон сэтэл байхгүй. Түүний жинхэнэ альтруст энэ үйлдэлүүд ер бусын хүний зэрэглэг байдал. Тэм ч учраас би түүнийг энэ цувралын хүнийхээ талаасаа жинхэнэ баатар гэж үзэж байна. Мумай райдер бол миний One Punch Man цувралаас үзэх төртэй 3-4 юм аа. Тэгэхээр энэ хүрээ залуусаа өнөөдрийн манд бичлэг өндөрлж байна. Мумай райдерын талаар та нар юу гэж бодож санаж авдгаа коммент хэсэгт үлдээнэ. Хэрэг танд бичлэг таалагдсан бол лайк дарна. Хэрэг танд бичлэг таалагддаг бол магадгүй дизлайк дарж болох юм. Мөн та миний YouTube сувагт хараахан subscribe хийгээг бол миний YouTube сувагт subscribe дарна.